Багуй дуулан Спутник Монгол радио 92.5 өдрийн шууд нэвтрүүлгийг эхлээд бэлэн болсон байна. За өнөөдөр эфирт хөтлөгч миний би Улаанбаатар болон Цэрэн лам. За эфирийн хариуцлагчаар Төгөлдөр болон Чин Зориг та бүхэнтэйгээ хамт ажиллаж байна. Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэх юм сонсогчдоо яг энэ цаг мөчид бид лав гаргийн өдрийн шууд нэвтрүүлгээ эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр эхний сэдвээр бид Монгол улсад стандарт юу хэрхэн хэрэгждэг юм бэ? Евразийн эдийн засгийн холбооны бас техникийн зохицуулалт стандартын шаардлагын талаар ярилцахаар зочин ирсэн байгаа. Бидний урилгаар стандарт хэмжил зүйн газрын стандартчлал тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга тулгаа ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За хөтлөгчтэй ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Спутникийг сонсож байгаа бас эрхэм үзэгч сонсогчдоо бас энэ өдрийн мэндийг хүргье. За Евразийн эдийн засгийн холбоотой асуудлыг болохоор дараагийн 30 минутанд мэдээний булан орсны дараа ярих гэж бодож байна. Тэрнээс өмнө бол яг стандарт хэмжилт зүй гэж ерөнхийдөө стандарт гэдэг ойлголт аваад үзсэн бол за зүгээр миний хувьд ингээд бодонгууд ихэвчлэн байрлал ч юм уу нэг үйлдвэрлэлтэй холбож ерөнхийдөө бол ойлгоод байдаг. За үнэндээ стандарт гэдэг нь бас өдөр тутмын амьдралд ямар үүрэгтэй яагаад стандарт иргэдийн эрүүл аюулгүй орчинд одоо амьдрах эрхийн үндэс гэж үздэг вэ гэдэг нэг юм нээлттэй асуултаар ярилцлага эхлүүлэе гэж бодож байна. За сайхан асуулт хан. За стандарт бол ерөөсөө хамгийн одоо энгийн ойлголтоор бол зохистой төвшин зааж байгаа. Хүн таасаа өөрөө асуултандаа хэлж байна. Энгийн аюулгүй орчинд амьдрах гэдэг. За энгийн аюулгүй орчинд амьдрах гэдэг хамгийн зөв зохистойгоор хим физик шинжлэх ухааны үзүүлэлтүүдээр техникийн шаардлагуудыг тогтоогоод стандартыг бий болгож байгаа гэсэн үг. За энэ хүү одоо бүтээгдэхүүн одоо энэ стандартыг ярихын тулд хүний амьдрал тутамд өглөөс хэлээ. Сэрээд уугууд ус нь хүний ууж байгаа ус одоо стандартаа одоо хужиртай байх юм, эрдэстэй байх юм, аливаа зүйлүүдийн үзүүл шаардлагуудыг тогтооцсон байна. Өглөө босоод өндгөө шараад идэ, талхтайгаа хөөхтөөс аваад идэ. Энэ бас л нөгөө хүнсний аюулгүй байдлын эрүүл аюулгүй хаханд стандарт үйл ажиллагаа шаардлагатал явж байгаа гэсэн үг. За нөгөө талдаа өглөө гараад гэрээсээ гараад бид бүхэн лефт юм уу шатаар буугаал явдаг. Тэгэхээр энэ барилгынхаа үйл ажиллагааны барилгын үйл тогтоомжтой нийцүүлээд барилгын орон дүрмтэйг стандарт нь уялдагдаад хүний эрүүл аюулгүй орчинд нөгөө амьдрах зорчих гэдэг эрх нь ингээл өсөж байгаа. За гараад ажил руугаа явна, халахад явна. Явгууны зам. Явгууны зам нь одоо хэд хэмжээтэй байх уу, гэрэлтүүлэгтэй байх уу, хажуугаар нь скутертэй одоо дугуй том иргэд зорчих тэр боломжийг тэгээ ногоон байгууламж нь замаасаа хэр хэмжээнд байх уу гэдгийг заагаад өгсөн байна. Ингээл өдөр тутамдаа хүн өглөөс ирээл унтах хүртлээр стандартыг одоо ямар нэгэн байдлаар хэрэглэгдээд явж байна л гэсэн үг. Өглөө орноосоо босоод хүрнэ стандарт эхэлт юм шүү тий. Тэг амьдрал өглөө босоод унтах хүртэл стандарт. Тийм байна. За Монгол улсад өнөөдрийн байдлаар 6657 стандарт хүчин төгөлтөр мөрдөгдөж байгаа юм байна. Тэгэхээр эдгээр стандартууд ямар үндсэн салбаруудыг ер нь хамардаг вэ? Энэ талаар та яриач. 6657-ос төр бүхэл стандартад хэрэглэнд би юу сая хэлээ та бүхэн ч гэсэн ярьлаа. Сэрэл унтах хүртэл бүхэл үйл ажиллагаанд байгаа. Эдгээр 6650. Тэгээд тэрэнд шаардлагаж байгаа нийт байгаа Монголд одоо хүчин төгөлдөр боловсруулагдаад батлагдсан 657 стандарт байгаад байна. Зүгээр инженеэр дурдах юм бол за барилгын салбарт нэг 657 орчим, за хүнсний салбарт бас нэг 680 орчим, эрүүл мэндийн салбарт нэг 700 орчим гэдэг тэргүүлэх салбарууд байна л да. Одоо жишээ нь. Тэгэхээр бол бид бүхэн одоо илүү стандартыг одоо амьдрал одоо ингээл өдөр тутамд амьдардаг технологи, үйл ажиллагаа, инновац ингээд шингээд байна. Тэгэхээр энэ болгонд л стандарт нэмэгдээл тухайн одоо нийгмийнхаа шаардлага, салбар дундынхаа шаардлагаас хамаарал стандартууд шинээр бий болох нөхцөл байдал бий болж байгаа л гэсэн. Сая бас нөгөө эхлээд ярьж хахад нөгөө гэрээсээ гараад ажил руугаа нөгөө алхахад явгууны замч гэдэг юм уу, гэрэлтүүлэгтэй байх, ногоон байгууламж гэдэг ингээд стандарт ярьсан шүү дээ. Тэнгүүт одоо энийг нуугаж явах уу яг энэ манай ажлын уртлын хэсгийг бол сая зуны одоо яг 6 сар 5 сарын сүүлд бол засаж янзлаад плитгийг солилцсон. За яг алхаж явж байгаа тэр хийцэн ямар болох хийцтэй хийснийг бол би өдөр бол алхахтаа хардаг байхгүй. Тэнгүүтээ энэ нөгөө стандартын дээр тогтоодсон байгаа шүү дээ. Одоо юу гэдэг нөгөө харааны бэрхшээлтэй хүний явах зам ч гэдэг юм уу. За тэгээ үүнээс гадна нөгөө явгууны алхахдаг хэсэг. Үгүй тэр нэг булан гаргаж байгаа тэр зүсэлт мүсэлтүүд нь ямар болох юм бэ гэдэг. Ерөөхдөө ингээд би өөрөө зүгээр алхаж байхдаа тэрэндээ нервтэй дэдэг.
Яг тэгэхээр энэ зүгээр алхаж байхад надад лай болохгүй ч гэсэн одоо тэр мопедтэй явж байгаа хүн дээр нэг юм жоохон дэржигнүүр хүртэл нэг юм дугуй алдах ч юм уу эсвэл чиглэл өөрчлөх тийм асуудалтай зүйл жишээлбэл ингээд харагдаад идэг. Тэгэхээр энэ нөгөө стандарт ерөөхдөө байхын үед бол байгаа. Гэхдээ тэрийг нөгөө хүлээж авах ч юм уу хэрэгжилт гэдэг зүйл дээр ямар нэгэн байгууллага гүйцэтгсэн л байж таараа. Тэр байгууллагын үед одоо тэр стандартаа мөрдөж хийхгүй байгаа гэж аваад үзэх юм бол энэний дараас нь авах нөгөө арга хэмжээ ч юм уу эсвэл хэрэгжилт талаасаа жоохон ийм нэг шүүмжлэл дагуулах зүйл харагдаад байна. Тэгэхээр гол асуудал нь стандарт өөрөө юу эсвэл хэрэгжилт хяналтын тогтолцоотой асуудал байна уу? Одоо зүгээр хамгийн энгийн нэг юм жишээ. Тий. За хин нэгэн лөө бурууж ихэхээс илүү өөрсдөөсөө стандарт шаардлага хангахгүй тодорхой хэмжээнд байхыг үүсэхгүй нэгдүгээрт. Хоёрдугаарт бас хэрэгжүүлэх гэж байгаа аж ахуйн нэгж бас дутууд бол мэдлэг бололцоод байгаас болоод бас дутуу хэрэгжүүлсэн байж магадгүй. Гуравдугаарт хүлээж авч байгаа албан байгууллага одоо төрийн байгууллагын дутуу бас тий хүлээж авсан байх асуудлууд үүсэхгүй. Стандартыг одоо юу яаж байгаа? Төрийн өмчийн одоо бараа хөнгө худалдаа авахд стандартыг тавьдаг шаарддаг болцсон байна. Тэгэхээр төр альва бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа стандартын шаардлага гарсан тохирлын гэрчлэгээтэй бараа бүтээгдэхүүн худалдан авна гэдгийг зааж эхэлж байгаа. Ингэснээрээ өмнө нь бол энэ тусагддаг байсан. Одоо тусагдаж шаардлагадж эхэлснээрээ тохирлын гэрчлэгээтэй бараа бүтээгдэхүүнийг худалдаж авч байгаа. Таны кейс дээр явууны зам дээр за аливаа нэгэн байгууллага тухайн одоо замыг барих тендер зарласан байл. Тухайн явууны зам дээр энэ стандартыг мөрдөрөө гэдэг заасан байгаа. Энэхүү стандартыг заагаад харин тендер шалгарсан байгууллага тухайн үйл ажиллагааг гүйцэтгэх явцдаа бас тодорхой алдаа дутагдал гаргасан байхыг үүсэхгүй. За нөгөө талд хүлээж авч байгаа байгууллага бол хяналтын байгууллагууд хүлээж авч улсын комиссонол тухайн одоо үйл ажиллагаан дээр тухайн стандартын шаардлагыг хангаад үйл ажиллагааг авах хэрэгтэй. Хэрвээ дутагдaltaй байх юм засал сайжруулах бүрэн боломжтой. Тэгээ харин одоо сүүлийн үед харин билүү бид бүхний явууны зам стандартын шаардлага руу дөхөж эхэлж байгаа. Яа өмнө нь ихэд одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан одоо хараагүй гэж та ярьж байна. Тийм явууны замын тэмдэглэл бас байдгүй байсан шүү дээ. Тэгэхээр тэр нь одоо скутертэй явдаг хүнд орон зайг нь бас бий болгож өгөөгүй байсан. Одоо энэ арай энэ стандартаа дээр нь одоо бас илэгдэл хорогдлыг хамаарад бас ганцхан чулуу арай илүү чанартай параметраар хөвшиж эхэлж байгаа. Тэгэхээр энэ бас нэг илүү дэвшилт бас бий болж байна гэж ойлгож болохоор байгаа. Өмнө нь бол яалч бас нэг юм нөгөө харганы бэрхшээлтэй хүний зам гингүүт нөгөө өвлөн айгу халтартай нэг тийм тусдаа бэлтаа байдаг байсан. Тэрийг бодвол бас арай өөр юу бодвол өөр байгаа. За яг энэ замтай холбоотой нэг юм зүйл орж ирэхэд бол орж ирж байна. Бас нэг зүйл ингээд сая ярьсан нөгөө эрүүл мэндтэй холбоотой эмнэлгийн салбартны тодорхой хэмжээний одоо стандартын тоо орж ирж ирсэн. Хүнсний аюулгүй байдал гээд барилга байгууламж байгаль орчинд ерөөхдөө энэ стандарт гэж зүйл байгаа ч гэсэн эрсдлүүд бол байж идэг. Улан стандарт заасан байгаа. Гэхдээ тэр чинь бас нөгөө байж болох ирээдүйд гарч болох эрсдлээс нь л баг урьдчилан сэргийлж байгаа зүйл байгаа шүү дээ. Гэхдээ тодорхой хэмжээнд бол эрсдлүүд хүний хүчин зүйлээс хамаарат ч юм уу эсвэл байгалийн хүчин зүйлээс хамаарат тодорхой хэмжээний эрсдлүүд өгөөсөхгүй. Одоо энэ ямар одоо яг сая дурдсан хүнсний аюулгүй байдал юм уу барилга байгууламж байгаль орчинд одоо ямар эрсдлүүд бас их түгээмэл харагдаж байна. Стандарт мөрдөөгүй гэсэн үг тийм. За бид бүхийг энэ 2022 оноос Монгол улсын шадар сайдаас одоо эрүүл мэнд хүнс барилгын салбарт стандарт үзлэгүүдийг зохион байгуулаа гэдэг ярьсан. Энэ нь яагаад гэвэл нөгөө танаас асуугаад байгаа ямар салбарт ямар ч эрсдэл байж магадгүй тэр эрсдлийг бууруулах төвшөнд стандарт нь хэр зөв байгаа юм бэ? Үнэн бодит байгаа юм бэ? Хэр хэрэгжилтийг хангахуйц байгаа юм бэ? Одоогийн шинэ инновац технологиудад хэрхэн суурилсан нийцсэн байгаа юм гэдэг асуудлуудыг бол 22 оноос хийж эхэлсэн. За юм ч хугацаанд нэг 2000 барилга хүнс эрүүл мэндийн салбарт хийгээд нэг 2004 стандартад бол үзлэг хийгээд за 800 гаруй стандартыг хэвээрүүлдэх 1036 стандартыг шинчлэх за 157 орчим стандартыг хүчингү болгох за 200 гаруй стандартыг шинээр бий болгох гэдэг энэ дүгнэлт гарсан байна. За энэ чөрөндөө бид бүхэн одоо барилгын салбарт одоо өдөр тутамд эрсдэл үүсээ бид өглөөс хэрэл нэг лифт дээр суух, шалтгаан гаргах гэдэг энэ асуудлын хүрээнд хүн гараад нэг лифтэн дээр гацах асуудлууд, лифтний техник хяналт юм бол энэ чиглэлээр энэ стандартыг эсвэл гарч байна. За нэг зам дээр явах замын асуудлууд маань бас
таны хэлээд явгууны зам скутертэй мөргөлчих юм уу, явгуун дугуйтайгаа одоо хашилдах гэдэг юм чинь. Тэгэхээр энэ эслүүд би болцсон байсан учраас одоо энэ хүү стандартууд үүсгэл хийгээд холбогдох стандартуудыг шинжлэх ажлуудыг зохион байгуулад явж байгаа гэж болж байна. Жишээ нь бол одоо 45-90 гэдэг стандарт байна. Одоо энэ явгуун одоо Монгол улсад 45-90 гэдэг стандартаар одоо энэ мотоциклууд яваад байна. Энэ мотоциклуудын яндангаас гарч байгаа дуу одоо бол стандартаар бол 105 байгаа. Тухайн мотоциклтэй иргэд маань одоо автомобилийн үндэсний төвд бол мотоциклынхаа бүрэн бүтэн үйл ажиллагааг хянуулдаг. Гэхдээ яг одоо бид бүхэн эрсдлүүдийн нэг бол бас зарим нэгэн хотгонд зарим нэгэн одоо хүн өвчтэй янз бүрийн хүмүүс л унтаж амарж байгаа. Тэгэхээр шүн дундын дуу чимээ гаргаж байгаа энэ асуудлууд бол бас эрсдлүүд бий болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ чиглэлээр ч гэсэн холбогдох шаардлагатай стандартууд шинжилгээ болдог л тухай бүрэн тогтмол хийгээл явж байгаа гэсэн үг. Энэ стандарт зөрчсөн тохиолдолд байгууллага болон аж ахуйн нэгжүүдэд ямар хариуцлага тооцдог вэ? Байгууллагын хяналтыг бол салбарын хяналтын стандартын хэрэгжилт яваад хэрэгжилтэд зөрчил үүсэж байгааг яам тамган газар дээр салбарын хяналтын байгууллага дээр хянагдаад явж байгаа. Үүнээсээ гарсан зөрчлийн дагуу зөрчлийн хуулиараа холбогдох одоо тогтоол шийдвэрт нь уялдуулаад үйл ажиллагаанд нь уялдуулаад зөрчлийг бол салбарын хяналтын байгууллагаас нь одоо тогтоогоод явдаг гэсэн үг. Одоо жишээлбэл энэ гадаа байгаа манай ажлын үднэг гэл жишээ аваад ярихад те энэ стандарт хангаагүй бол энэ дээр ямар хариуцлага тооцох ийм жишээ авч ярил ямар байдг юм бол энэ одоо алдаа стандартаа хангаагүй гэдэг зөрчлөө ойлгох хэрэгтэй юм уу эсвэл одоо шууд нөгөө хариуцлага тооцоод явах хэрэгтэй байт юм болов? Үе шаттайгаар үе шаттайгаар гаргамж аавна. Одоо та бүхэн одоо Сүхбаатар өнөө Чингэлтэй дүүргэн үйл хамаарахтаа дүүрэгтэй тухайн одоо энэ зам талбай нь стандартын шаардлага хангаж хангахгүй байгаа тал дээр энийг хүлээж авсан улсын комиссыг тухайн үеийн комисстой холбогдох мэдээллийг хүргээд хэрвээ сайжруулах зайлшгүй шаардлага байвал сануулгах, торгох, элбүү албадах ч юм энэ чиглэлийн үе шаттай арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Бид одоо төрөөс бүх юм ингээ хүлээгдэх та хийгээд өгчээ. Тэрийг тэгэхээр бид бүгдөөсөө л ингээ монголчууд нэг тийм би бол гэж бодохгүй нэг эртээр үеэсээ айлын гадна ирэхэд нэг мориныхаа энэ ингээд уян дээр хонхоо орой гэдэг ингээ яг ийм уламжлал юм маягтай байна. Тэгэхээр миний өмнөөс тэгэхээр хин нэгэн одоо миний өмнөөс тэр стандартыг сайжруулад өгөөч. Миний өмнөөс тэр барьж байгаа аж ахуйн нэгжийн тийм чанартай бариад өгөөч. Тэр авж байгаа хүн нь өөрсдөө мэдлэг болсоор бас сайтай байгаад өгөөч. Тэгээ би бол энэ дээр ингээм гоё ноёны юм шиг юм юутайгаар ингээ хандах. Гэтэ бид бүгд л өөрийн эзний зарчмаар энэ дээр хандмаар байгаа. Тэгэхээр бид бүгдээрээ стандарттайгаа одоо боловсруулахад оролцдог байгаа яа гэдэг би хүсдэг. Монгол улсын иргэн бүр стандарт боловсруулах явцад оролцооч. Боловсруулагдаа санал авж байгаа стандартуудад санал өгөөч. Санал өгөөд дээр нь батлагдсан стандарт нь ингээд салбар бүртээ хэрэгжээд бодлого шийдвэр гараад тухайн салбарынхаа бодлоготой хэрэгжилтийн үйл ажиллагаанд хамрагдж байгаа энэ үйл ажиллагаанд оролцооч. Ингэх юм бол илүү бид аль талаа өөрсдийнхээ мэрэгжлийн бөгөөд өөрийнхөө мэдлэг болсоо эзний ёсоор хандаж өөрсдийнхөө энэ амьдрах орчинд сайжруулах юм байна. Тэгэхээр бидний оролцоо маш чухал шүү. Тийм учраас одоо тэрийгээ сайжруулж тэрийгээ ч ингэх өрөнд хэдүүлээ энийгээ сайжруулъя гэдэг дээр хамтарч ажиллах оролцоотой байгаа ч гэдэг л байна. За засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нэг улс нэгдсэн стандарт гэсэн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна. Тэгэхээр энэ талаар бас та ярилт дэлгэрэнгүй ярьж өгөөч. Нэг улс нэгдсэн стандарт энэ хөтөлбөрийн гол зорилго нь юу юм бэ? Сая бараг хариулчлаа да. Энэ бүхэл хамгийн гол зорилго нь эрүүл аюулгүй орчинд амьдрал гэдэг зорилго. За сая хэлсэн бүгдээр оролцъё. Зорилгын хүрээнд бүгд оролцъё. Эрүүл аюулгүй орчинд бүгдээр амьдрья. Амьдрахын тулд бүгд л хамтарч гар бие одоо ажиллавлъя гэдэг л асуудал байна. За гол нь хоёрдугаар өсөлт нь энэ стандартыг олон улсын түвшинд хүргэсэн салбар бүрт стандартыг нэгдүгээр бий болгоё. Хоёрдугаар үйлчилгээ. Менежментийн тогтолцоог салбар бүрт нэвтрүүлье. Одоо 9001 чанарын аюулгүй менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлье. 27001 кибер аюулгүй байдал, мэдээллийн технологийн менежментийн тогтолцоог нэвтрүүлээ. Энэ чиглэлээр бүтээгдэхүүн стандартын шаардлага хангацсан
явуулж байгаа үйл ажиллагаа нь менежментийн тогтолцоотой байдаг. За гарсан бүтээгдэхүүнийг сорилт туршилтын лабораторид өгөхөд тухайн сорилтын үр дүнгийн хуудас нь холбогдох стандартын шаардлагыг хангасан багтар лабораторийн чадахыг бий болгох. Ийм дээр нь тохирлын үнэлгээний байгууллага гэж байгаа. Энэ тохирлын үнэлгээний байгууллагыг салбар бүрт бий болгох. Ингэснээр стандарт нь бүтээгдэхүүнийхээ шаардлагыг хангасан үйл ажиллагаа менежментийн тогтолцоотой бий болдог. Энэ үйл ажиллагааг шинжилж байгаа лаборатори тоног төхөөрөмжийн хүний нөөцийн чадвартай байх. Дээр нь бүтээгдэхүүн менежментийн одоо үйлчилгээ нь стандартын зохицуул шаардлага хангасан байна гэдгийг нотолж тохирлын үнэлгээний байгууллагыг салбарт бий болгох. Ингэснээр энэ чанарын тогтолцоонд оролцож байгаа манай салбарын одоо үйл ажиллагаа зорилтоор эндээ тусгаж оруулахаар ингэж засгийн газрын мөрийн хөтөлбөр тусгаж оруулсан. За энэ ч бодохоор 25 онд шадар шатаас тушаал гаргаад энэ хүү одоо төслийг бий боловсруулах ажлын хэсэг гараад холбогдох төслийг боловсруулад шадар сарын ажлын ялганд хургуулсан. За яамдаас санал агентлагаас бас саналуудыг аваад илүү сайжруулах илүү ажлууд нь бол ингэж хийгдээд явж байгаа гэж ойлгож байна. Ингэснээр ирүүл нөгөө бидний дөрөвнөөс яриалгаа эрүүл аюулгүй орчин амьдрах иргэдийн одоо үндсэн хуулиар олгогдсон эрх нь одоо бий л болно гэсэн ойлгож болох байна. 24-өөс 28 оны хооронд хэрэгжих юм хөтөлбөр юм байна. Өнөөдөр 26 гэхээр 2 жил хөтөлбөр маань явсан байна. Тэ ямар бодит үр дүнгууд гарсан бэ? За одоо бол энэ хөтөлбөрийг батлагдсан байгаа даа биш. Одоо энэ одоо босруулагдаад холбогдох одоо ажлууд нь хийгдээд явж байгаа гэж болно. За энэ зүйлаараа бид бүхэн одоо тань хэллээ. Яам агентлагуудаас холбогдсон саналыг аваад одоо илүү сайжруулах асуудал дээр явагдаж байна гэж ойлгож байна. Энэ үйлдвэрийн дээр одоо үйлдвэрүүдийн одоо барилгын дээр ч юм уу эсвэл нэг зарим байгууллагын дээр нөгөө ICO гэдэг нэг бичсэн. За эсвэл MNS гэдэг яг нөгөө стандарттай холбоотой энэ үгнүүдийг зүгээр хүн хараад уншичтэй. Гэхдээ энэ яг юу гэсэн утгатай үг юм гэдгийг нь ойлгохгүй. ICO гэл хана зөндөө олонт 2000 хэдэн зур гэлээ. Энэ яг юу гэсэн утгатай үгийн за тэгээд энэ бас юуг илэрхийлж байгаа юм. MNS гэдэг нэг юм стандартын байгаад тах шүү. Монголын стандарт гэж шүү. ICO гэхэр нэг олон улсын нэг юм болоод орж ирж байлаа л да. Тэгээд ийм стандартаар бид нар одоо гэдэг үйлчлэгээ үзүүлдэг юм өсгөл бараа бүтээгдэхүүн гаргадаг л гэсэн мессежийг ерөөхдөө тэгж харуулах зорилготойгоор л тийм тавьдаг баг. Гэхдээ зүгээр бид нар бол тэрийг бол хараад уншичаад зүгээр ингээ хараад уншичдаг. Гэхдээ үндсэн утгыг нь бас ойлгодгоо. Энийг жоохон задлж ярих бол. За ISO гэдэг бол International Standardization Organization гэж байгаа. Олон улсын стандартчлалын байгууллага гэдэг байгаа. За MNS гэдэг бол Mongolian National Standard бол Монголын үндэсний стандарт гэдэг ойлгож болно. За бүтээгдэхүүн үйлчилгээ гэдэг хоёр ямиг ялгах хэрэгтэй байхгүй юу? За бүтээгдэхүүн гэдэг бол одоо миний сүү гэдэг бол бүтээгдэхүүн. Бид нар өдөр тутмын өглөө цай уудаг, суудаг. Энэ нь бол бүтээгдэхүүн. Үйлчилгээ гэж нөгөө талдаа. Тэгэхээр бид нар үйл ажиллагаа одоо та бүхэн ярилцаа суухад таны энэ танхимд тавигдах одоо шаардлага, энэ микэн тавих шаардлага, энэ чивчин тавих шаардлага хинч хөтлөгч нь ямар чиг үүрэгтэй юм. Одоо продюсер нь ямар үүрэгтэй юм. Тэгэхээр энийг үйл ажиллагааны үйлчилгээ гэдэг. Энэ дээр нь одоо ISO 9001 гэх юм бол чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн байгууллага гэж байна. За эсвэл хөдөлмөрийн аюул 45000 гэх юм бол хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн байгууллага. Тэгэхээр энэ дээр менежментийн үйлчилгээнд менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн байгууллага гэсэн үг. Тэгэхээр тэр үйл ажиллагааны стандартын шаардлагыг хангасан үйл ажиллагаа явуулж байгаагаа илүү бид нар чанартай бүтээгдэхүүн үйлчилгээтэй шүү гэдгээ өөрийгөө сурчлан таниулж байгаа. Нэгдүгээр батлагдсан, дээр нь тэргээ таниулж байгааг хэлбэр гэж ойлгож байна. Тэгэхээр бол бид бүхэн бас тийм хаяг шошигтой компаниудыг бол тэдэрт бол бас баярлж талархаж байгаа хэрэгтэй. Тэр чинь бас маш ажилтнаа мэрэгшүүлэх, тухайн орчноо одоо бий болгох, инновац технологи шинжлэх гэл маш том цаг хугацаатай үйл ажиллагаатай ажлуудыг өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. Тэгэхээр бидэрт бас бид баярлж тэдний үйл ажиллагаа одоо Made in Mongolia Монголд үйлдвэрлэв гэдэг шиг худалдаа авалтуудыг тухайн бүр бас хийж явал бас зүй зохистой гэж үзэж байна. За эргүүнийхээ хувьд асуухад хэрвээ одоо би ямар нэгэн бараа үйлчлэгээ одоо худалдаа авлаа гэхэд энэ стандартын шаардлага хангасан гэдгийг би яаж мэдэх вэ? Хангасан эсхийг одоо яаж мэдэх боломжтой байдаг юм бол? Худалдаа авж байгаа бараа үйлчлэгээнүүдийн дундаас. За бүтээгдэхүүн гэ байна. Одоо ус худалдаад авах юм бол
та бүхэн 5007 гэдэг стандарт байгаа. Тэгэхээр одоо бид нар нэг 2 3 хүн нэг стандартыг бол маш сайн ойлгож байна. Хаяг шошгожилтын стандарт байна. Хаяг шошгожилтын стандартаар тухайн бүтээгдэхүүн тухайн орны болон монгол хэлээр байна гэж байна. Тэгэхээр тухайн бүтээгдэхүүнд нь юу орсон юм? Ямар орц гарцтай юм? Хүний одоо эрүүл мэндэд харшил үүсэх бүтээгдэхүүн орсон юм ороогүй юм уу? Нөгөө талдаа хим физикийн одоо үзүүлэлтүүд нь ямар байгаа юм гэдгийг тэр стандартын дагуу уншчих хэрэгтэй. Тэгэх юм бол тэрэн дээр нь одоо ийм стандартын үзүүлэлтийн шаардлага хангасан тухайн стандартанд байгаа гэж байна. Дээр нь аюулгүй тэмдэг гэж байгаа. Монгол улсад техник зохицуул гэж заавал мөрдөх баримтч байдаг. Тэрэн дээр махан бүтээгдэхүүн, сүн бүтээгдэхүүн, торт билууны чиглэл. Тэгэхээр техникийн зохицуулалтаар билуун дээр заавал мөрдөх баримт бичиг техник зохицуулалтын даваа бүтээгдэхүүн үйлдвэрлэлд аюулгүй тэмдэг тавьдаг. Та бүхэн одоо ингээд сүүн дээр үзээ яваад үзээрэй. Чек SHZ-гээ чек тавьсан байна. Тэр бас аюулгүй тэмдэг байхгүй. Хүний эрүүл одоо амаар орох хүнс эрүүл аюулгүй гэдгийг нотолж байгаа тэмдэглэгээ. Тэр нь заавал мөрдөх баримт бичиг үзүүлэх шаардлагыг хангасан учраас аюулгүй тэмдгийг олгож байгаа. Олгосон учраас бүтээгдэхүүн дээрээ байршуулж байгаа. Энийг стандарт хэмжилсэн газар болон холбогдох одоо хамар хувраг авсан итгэмжлэгдсэн тохирлын үлгэрийн байгууллагууд тухайн бүтээгдэхүүн дээр энэ хүү тэмдэгдэгийг одоо байршуулад явж байгаа гэж байна. Яг нөгөө хоол хүнсэн дээр сая бас нэг юм болсон одоо надад болсон тохиолдлыг ярих гэдэг л та. Наадмын үеэр одоо хуучин бол айрагтай холбоотой гингүүд бид нар өөрсдөө нөх хөдөө явж байхдаа шууд айлаас нь айргийг аваад ч юм уу канистраар ч юм уу эсвэл ус ундааны нэг савнд ингээ юулээд ингээ авчирдаг байсан. Одоос тодорхой хэмжээгээр нэг юм лаазтай айраг ч юм уу эсвэл нөө 5 литрийн том өөр өөрсдийн савлгаатай тийм шошгожилттой болсон айраг байсан. За тэгээд нэг 5 литрийн айраг авлаа. Брендийн нэрийг санахгүй байна. За авчаад тэр чин уул нь ингээ лацтай ингээ онгойлоход л хэлдэг шүү дээ. Угаасаа ундаа онгойлоход таг нь ямар байдаг вүлээ. Айргаа уужсэн чинь дотор нь 0-ын цаас гараад. Тэгэд тэр аваар хүүхдүүд олон байсан юм. За эднэр ингээд жоохон дэггүүдж байгаа 0-ын цаас хийсэн болов гэж бодонгууд ерөөсөө ингэ бидний хэрэгэлтэй 0-ын цаасаас шал өөр 0-ын цаас гараад ирэхэр чинь хардсан штэ. Тэр чи одоо савлж байхдаа тиймэрхүү юм болсон юм болов ингэсэн юм болов гэд. За тэгээд нэг удаа ингээд за нэг юм жижигхэн цаас орсон юм байна да гэд хайчиж байгаа. Дахиад айганд игээ болсон чинь дахиад ус 2 3 хийгээд тэр 0-ын цаас гарч ирээд байна шүү. Өөр савлагнаас нь осоо. Тий. Тэгээд гайхаад холбогдох газар л угаасаа уцчны дугаар нь бичээстэй байгаа. Тэр нь л залгасан чинь үйлдвэрийн аргаар хийдэг болохоор тийм юм ямар ч боломжгүй гэд миний амыг тагалчиж байгаа байхгүй. Би яг энэ дээр бас яг ямар хариу арга хэмжээ авах хэрэгтэй байсан юм бол яаж ч утсан нэг өгөгдсөн нөхцөл байдал дээр ингээд аваад үзгүй тийм 0-ын цаас тэр авд хэрэгэлдэггүй. Тэгээд өөр бас савнаас нь дахиж гарч ирсэн гэхээр ялчгүй давтан бас байгаад байна тийм. Тэгэхээр энэ дээр би одоо яг юу хийх ёстой байсан юм бол уулын залгахын үед бол залгасан байна. Дутуул ажил. Бид бүхэн ийм нэг юм монголчууд юм ойлголт адгийн зарга 10 хоногтой. За яршиг гэдэг. Тий. Энэ бас бидэрт нэг тийм юу өгöd байгаа байхгүй. Бодолд нэг за ядаргаа ажиллаа нөгөө очиж ажиллаа алдан байран нөгөө үнтэй цагаа өрөн байран тэнд очиод ингээл хэрүүлээгээд их юм айгүй л намайг одоо сони яасан хэрүүлж яарсан ч тийм асуудалтай энэ дээрээгээд одоо хэлэх үед гэдэг. Энийг бол одоо хүнс хөдөлж байгаа хөнгөн үйлдвэрийн яамны одоо салбарын хяналтын байгууллагууд бол гаргах хэрэгтэй. Тухайн салбарын хяналтын байгууллагууд та бүтээгдэхүүн байна. Бүтээгдэхүүн дотор нь тухайн одоо 0-ын цаас ямар нэгэн одоо байх сүү зүйл тухайн байгаа бол үйлдвэрлэгч тухайн одоо стандартын шаардлага хангасан эрүүл бүтээгдэхүүнээр танд хангах хэрэгтэй. Тэгээ энэ үүргээ биелүүлэхгүй байгаа бол тэрэг тухайн салбарын хяналтын байгууллагад нь хандаад яг гарч байгаа баримт нотлоотой нөгөөд явах хэрэгтэй. За нөгөө тухайн байгууллага салбарын хяналтын байгууллага тухайн байгууллагатай холбогдоод үйлдвэрлэл үйлчилгээнд нь хяналтуудыг тавиад хэрвээ гарч байгаа зөрчлөн таны юудаг төршлийг илрүүлэх юм бол тухайн байгууллагатай албадах сануулга 25 оны 12 сарын 12-нд одоо Монгол Улсын их хурлаар Евразийн эдийн засгийн төр хэлэлцээрийг 3 жилийн хугацаанд одоо хэрэгжүүлэхээр сойрхон баталсан байгаа. За энэ хэлэлцээр маань 26 оны 7 сарын 22-наас одоо хэрэгжээд эхэлж байна. За эхлээд одоо нэг 7 хоногийн нүрийг үзэж байна. За таны хэлж байгаа дуран гарал үүсэлтэй гэхээр тухайн орны стандартын шаардлага хангасан гэдэг.
Тэгэхээр одоо тухайн Евразийн 5 оронтой бүтээгдэхүүн гаргалаа гэхэд тухайн 5 орны одоо стандартыг үзүүлэх шаардлагыг манай улсын бүтээгдэхүүн хангах ёстой байна. За энэ дотор 367 бараа бүтээгдэхүүн одоо байгаа гэж хэлж байна. За энэ 367 бүтээгдэхүүнийг одоо зарим тарифыг шууд тэглэх, зарим нь 25-аас 50% одоо бууруулах, зарим асуудлуудыг одоо энэ асуудлыг дурдаад явцсан байна. За гарал үүслийг бол Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас гарал үүслийн баримтчийг авах ёстой. За манайхаас бол одоо 367 бараа бүтээгдэхүүн дээр мөрдөгдөх Евразийн 52 техникийн зохицуулт холбогдох стандартыг тухайн одоо гэрээ хэлцээр байгуул батлуулах үеэр Монгол улс одоо аваад өөрсдийн стандарт манай стандарт хэмжилсэн газар стандарт говцгийн мэн дээр бид нар байршуулсан гэсэн үг. Хэрвээ Монгол улсын иргэн тулгаа гэдэг хүн бүтээгдэхүүн үйлдвэрлээд тухайн одоо Евразийн 52 техникийн зохицуулт болон тухайн техникийн зохицуултад мөрдөгдөх заавал шаардлагатай стандарт үзүүлэлт техникийн шаардлагууд байна. Тэрийг мөрцөн бүтээгдэхүүнийг тухайн улсууд руу экспортлох бүрэн боломжтой гэж байна. За тухайн стандартыг хэрвээ харах үзэх хэрэг бид бүхэн нэгэд өгсөн. Тэгэхээр стандарт говцгийн мөлөө та бүхэн ороод стандартыг хараарай. Дээр нь техникийн зохицуулах заавал мөрдөх баримтчиг. Заавал мөрдөх баримтчигт ямар одоо сүүл бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн, за үйлдвэрлэлээ. Тухайн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд нь хаяг шошгоны техник зохицуулт байна. Тэр үзүүл шаардлагууд нь бас нийцэж үгүй юу гэдгээ бид нар одоо баталгаажуулах хэрэгтэй. Тэгэхээр тэлд тохирлын үнэлгээний байгууллага гэж бас чухал байгууллага байгаа. Тохирлын үнэлгээний байгууллага тухайн тулгаа гэдэг хүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн стандарт техник зохицуултын шаардлагыг хангасан тохирлын гэрчилгээтэй байна гэдгийг үнэлгээний явц баталгаажуулаад өгнө. Баталгаажсан тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүний экспортлоход харин хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаанд хийгдсэн гэж ойлгож байна. Энэ Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд техникийн зохицуулалт гэдгийг нь яг тайлбарлаад хэлвэл юу хэлэх вэ? Техникийн шаардлагууд гэж ойлгож болох уу? Үндэсний стандартаас яг юугаар онцлогтой? Ялгаатай вэ? Техник зохицуулалт бол заавал мөрдөх баримтчиг. За стандарт бол илүү зохистой төвшин зөв дадлыг одоо сонгон хэрэглэх баримтчиг гэж одоогийн хуулийн дээр байгаа. Тэгэхээр илүү олон одоо орны энэ стандартуудаас сонгож хэрэглэх бий боломжгүй. Техник зохицуулалт заавал мөрдөх баримтчиг байна. Тухайн одоо бид бүхэн 5 улс руу бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд гаргахад тухайн заавал орны тэр техник зохицуултыг заавал мөрдсөн байх хэрэгтэй. Мөрдсөн баримтгийн нотолдог баримтчиг нь тохирлын гэрчлэг. Тэгэхээр бол бид бүгдийн энэ чанарын одоо дэд бүтцэд хэмжил зүйн байгууллага, стандартчлалын байгууллага, үндэсний итгэмжлэлийн байгууллага, лабораторийн байгууллагууд энэ хүү бүхэл болон байгууллагууд мань оролцоо бие биенээр хангагдчих илүү одоо чанартай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх худалдах боломжууд нэгнэ гэсэн. Тэгэхээр тухайн орныхоо техникийн зохицуулалтаар л заавал одоо баримт бичгээ бүрдүүлээд явуулнаа л гэсэн үг тийм ээ. Нийцүүлэх хэрэгтэй. Тэгээ үндэсний үйлдвэрлэгчид Монголын одоо үйлдвэрлэгчид маань энэ шинэ орчинд өрсөлдөхөд хамгийн их анхаарах зүйлүүд нь юу вэ? Хамгийн их анхаарах зүйл бол одоо ерөөсөө бүгдээрээ нийлээд юу яах хэрэгтэй вэ? Нэгдүгээр лабораторийн орчныг сайжруулах. Яагаад гэвэл лабораторийн орчныг сайжруулах вэ гэхээр бид бүхэн 52 болон цэгийн зохицуул болон холбогдох стандартууд холбогдох үзүүлэлт шаардлагуудыг нийцсэн гэдэг тохирлын үнэлгээний байгуул гаргах гэдэг. Гэтэл нөгөө талдаа тэр тухайн бүтээгдэхүүнийг стандартын шаардлагыг хангасан үйлдвэрлэгэнд нотлох нь сорилтын үр дүнгээ үүсэх байхгүй. Сорилтын үр дүнгийн үүсэд 10 байх юм 10 хангаж гинөө. 5 байх үзүүлэлт нь 5 хангаж гинөө. Энэхээрээ нөгөө сорилтын үр дүнгийн лабораторийн чадхаарыг үзүүл шаар сорилтын үр дүнгээ өгч. За сорилтын үр дүнгийн үндэслээд тохирлын үнэлгээний байгууллага нь тухайн сүүн дээр, махан дээр стандартын шаардлага хангасан байна гэдэг тохирлын гэрчлэгээ өгөх хэрэгтэй. Энэ нөгөө хоёр дахь нь тохирлын үнэлгээний байгууллагуудаа бий болох хэрэгтэй. За бий болцсон одоо энэ бүх үйл ажиллагаа явж байна. За тэгэхээр нөгөө талдаа одоо гарсан сорилтын үр дүнгийн явуудаас хамгийн чухал зүйл нь сорилтын үр дүнгийн явуудаас тохирлын үнэлгээний байгууллагаас гарсан тохирлын гэрчилгээний тухайн орнод хүлээн зөвшөөрөх энэ зөвшөөрөхөд үйл ажиллагаануудыг бид бүхэн одоо харилцан хийсэн. Одоо энэ дээр мэдээж хүлээн зөвшөөрөхд эрсдлүүд гарахыг үгүйсэхгүй байна.
тухайн орнд маань манайх одоо 10 үзүүлэлтээр үзэж танах 7 үзүүлэлтээр үзсэн байна гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ дээр бид бүхэн энэний ажлуудаа хэрэгжээд эхлэхэд эрсдлүүд бий болж болно. Тэгэхээр энийг эрсдлүүдийг бид засаж сайжруулах бид нөгөө түрүүний бүх хийсэн бүгдийн оролцоо чухал шүү. Энэ чинь нөгөө л хилцээр чинь батлагдчихлаа. Та ингээл одоо гаргаж болно л гэсэн шүү дээ. Энийг одоо гаргаж болохгүй нэ гэж магадгүй байна. Гэхдээ эн чинь бас нэг хоёр талын бас явсан стандартлын тогтолцоо бусад одоо гайлын байгууллагын тогтолцоо бусад бүхэл орны тогтолцоо үйл ажиллагууд бас өөр өөрөөсөн учраас ширгэжилтийн явцад бас алдаа асуудлууд гарахад үүсэхгүй. Энэ дээрээс бид нар хамтраад ажиллах хэрэгцээ шаардлагатай л гэж хэлнэ. Жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувьд энэ олон улсын стандартыг дагаж одоо хангах өртөг өндөр байдаг шүү дээ, тий. Тэгэхээр энэ тал дээр төрөөс юу нь ямар чиглэлд ямар дэмжлэг үзүүлдэг юм бэ? Төрөөс ямар нэгэн дэмжлэг юу нь байдгүй? За миний эрх мэдлээс бол арай өөр чиглэлийн асуулт байх шиг байна. Гэхдээ илүү жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих одоо байгууллага байгаа. Тухайн байгууллага нь бол илүү энэ жижиг дунд стартап, жижиг дунд үйлдвэрлэлүүдийнхээ үйл ажиллагааг дэмжсэн үйл ажиллагаанд эрхлээд явж байгаа гэсэн үг. Энд нь бид бүхэн харин стандартчлал үйл ажиллагаагаар оролцох хэрэгтэй. Улсаас мэдээж тухайн бүтээгдэхүүн дээр зээл авлаа. Үйлдвэр технологи сайжрууллаа. Тэгэхэд нөгөө талдаа стандарт хэмжилсэн газар ирээд олон улсад стандартанд байгуул үндэсний болгох ажлыг хийх хэрэгтэй. За байхгүй байх юм бол боловсруулах шинээр бий болох хэрэгтэй. Хэрвээ олон улсууд тухайн одоо сүүний чиглэлийн шинэ одоо үйлдвэрлэл оруулаад ирэх нь тухайн стандартанд байх юм бол Монгол улсууд бүртгүүлэн хэрэглээд явж болдог. Бүртгүүлэн хэрэглэхдээ тухайн стандартыг 18 сарын хугацаанд бүртгүүлээд 18 сарын хугацаанд аж ахуйн нэгжийн маань үндэсний болгох ажлыг хийдэг гэсэн. Тэгэхээр одоо заавал үндэсний болгочод тухайн стандартыг ашиглахаас илүү бүртгүүлээд хэрэглэснээр иргэн аж ахуйн нэгжид боломжийг цаг хугацаа алдахгүй хөрөн мөнгөний бас асуудал үүсэхгүй байх дээр дэмжлэг үзүүлж байгаа. Бидний хувьд бол стандартчлалын тогтолцоогоор ингэж бүртгүүлэн хэрэглэхийг боломж олгож байна гэсэн. Одоо энэ Евразийн эдийн засгийн холбоо гэдэг зүйлийг аваад утсан бол үндсэн 5 гишүүнтэй Армени, Беларусь, Казахстан, Кыргызстан, Орос. За ажиглагч бас улсууд байгаа. Молдов, Узбекистан, Куба, Иран орж байгаа. За тэгээд бас нөгөө манайхтай адилхан нөгөө хилэлцээртэй улс орон гингүүд Вьетнам, Сингапур, Серб гэдэг ингээд явж байгаа юм л та. За тэгээд Египт, Израиль, Индхэг, Таиланд, Арабын нэгдсэн Эмират гэдэг улсууд бас нөгөө ийм хилцээртэй болох гээд одоогийн байдлаараа бас нөгөө яриа хилцэн ингээд үргэлжлээд явж байгаа юм. Гэхдээ эн чинь бас нэгэн том газар нутгийг хамарсан ийм худалдааны нэг ийм бүс болчихж байгаа. За тэгэнгүүт эндээс ингээд аваад үзэнгүү. За яг хоо Армени, Беларусь, Оросыг ингээд за Оросыг бас нэг үлдээх нь жаашин. Гэхдээ Армени, Беларусь хоёр чинь окей, асуудалгүй. Тэнгүүд Казахстан, Кыргызстан, Оросын зарим бүс нутаг. За тэнгүүтээ Ирантай худалдаа хийж байгаа гингүүтээ Иран орж ирнэ. За Узбекистан орж ирнэ. Энэ улсууд чинь нөгөө исламын шашинтай улсууд гэдэг. За исламын шашинтай улсуудын нэг хэцүү юм нь юу гэхээр нөгөө халал гэж нэг сертификат байгаа. За миний ойлголтоор бол энэ нөгөө махан бүтээгдэхүүн дээр жишээлбэл тэр нөгөө яг тэр исламын шашинд нөгөө цусын нүүлдсэн махыг би халал гэж ойлгоод байдаг. Гэтэл тэр чинь айгүй сонирхолтой сүүн дээр халал гэж тавьчихсан, чихрэн дээр халал гэж тавьчихсан. Тэгээд тэр нь өөрөө бас нэг юм шашны үйлдээсээ илүүтэйгээр стандартын зүйл рүү ингээд ороод эхэлсэн юм гэж нэгт халал гэдэг зүйлийг хараад байгаа. Манайх бол тодорхой хэмжээнд Иран руу нэг мах нийлүүлдэг. За Арабын нэгдсэн Эмират биш Катар руу бас нэг хувийн хвшил ингээ мах гаргаад эхэлсэн байгаа. За тэр халал сертификат гэдэг зүйл чинь бас нэг стандарт гэдэг юм руугаа бас ороод ирнэ үстэй. Зөв үү? Эсвэл энэ нэг сертификат гэж яриад байдаг. Одоо тэр нэг штампыг ярих гэдэг байгаа байхгүй. Шошгон дээр байгаа энэ штампыг ерөөхдөө бол яаж авах юм? За тэгээд хэрвээ ингээд манайх чинь ерөөхдөө түүхийд нийлүүлэгч орон ихэвчлэн. Тэгээ махан бүтээгдэхүүн бол гарах байх. Консервер ч юм уу эсвэл тушаан гэлбрээр ингээ гарах байх. За тэрэн дээр чинь ингээд за Орос, Беларусь, Армени ингээд авчтiin байжээ. Бусад улс төр чинь заавал тийм халал гэсэн зүйл штамп орж иж зарагдсан шүү дээ. Тэгэхээр энэ халал сертификаттай холбоотой манай улсад ямар зохицуулт байдгийг. За халал гэдэг бол мэдээж тохирлын үнэлгээнд хамрагдаад тохирлын одоо гэрчлэгээ явж байгаа. Халал гэдэг сертификат баталгаажуулалтын стандартын шаардлага, техник зохицуулалтын шаардлага хангасан гэдгийг баталгаажуулж байгаа юм. За СМИК-ийн орнууд буюу одоо Арабын орнууд бол тухайн одоо үйл төстийн амьдрал ах одоо өглөөнөөс босоод орой унтах чигт гэдэг шиг энэ шашныхаа энэ үзэл хүрээнд
бүхий л төрлийн бүтээгдэхүүнээ халаал аргаар үйлдвэрлэсэн байх гэдэг одоо шаардлагуудыг тавьж эхэлж байгаа гэсэн. Түрүүн манад одоо стандарт хэмжилсэн газар одоо энэ халаал одоо баталгаажуулалтыг хийхэд махнан дээр одоо бид бүхэн халаал баталгаажуудын итгэмжлэгдсэн гэсэн үг. Тэгэхээр бид бүхэн халаал аргаар мах бэлтгээд Арабын Станы одоо орнууд руу ч юм уу халаал одоо шашинд орнууд руу мах нийлүүлэх одоо энэ баталгаажуулалтыг эрэхтэй болсон гэсэн. Тухайн стандартын дагуу махыг бэлтгээд үйлдвэрлэлийг хугацаанд одоо бүтээгдэхүүн болоод экспортлогын явц хүртэл бид бүхэн баталгаажуулалтыг хийгээд энэ дээр нэг 4-5 одоо байгууллагуудыг махны чиглэлээр бол баталгаажуулах үйл ажиллагаа хийцэн. Тухайн чиглэлийн байгууллагууд маань одоо олон улс руу одоо өөрсдийн мах бүтээгдэхүүнийг одоо экспортлох бүр боломжууд нэгдсэн байна. Одоо цаашдаа бид бүхэн одоо томоор нарах юм бол одоо бүхэл бүтэн халаал гэдэг бол бүр зах зээл болох гэдэг байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо жишээ нь зочдууд нь халаал араагаар зочдууд хэрглэж байгаа ор хүнжлийн даавууд нь ор хүнжлийн даав хоолунд нь хэрглэж байгаа халбаг сэрэнүүд аяг тавгнууд бүхэл салфетикнүүд энэ нь ингээд хүний одоо тухайн шашны халаал аргаар стандартын дагуу үйлдвэрлэгдсэн гэдэг баталгаажуулалтын тэмдэгтэй бүтээгдэхүүнийг илүү бид бүхэн яах нь баталгаажуулж үйлдвэрлэдэг байх хэрэгтэй нь үйлдвэрлэлээ тухайн салбартаа баталгаажуулагдаад тухайн одоо орнууд руу бол бас экспортлох боломжууд бас байгаа гэж бас болно. Тэгээд нөгөө бас тэр сертификатыг бас нөгөө нэг халаал гэдэг зүйл дээр одоо юу лээ нөгөө медресэ дээр сурсан хүн байх хэвээр өөрөө исламын шашинтай хүн байх хэвээр гэд нэг зүйл яригдаад идэг. Коран исламын шашинтай хэрэг Корана мэддэг. За тэмүүтэй медресэ хэрэг чи яг тэр нөгөө шашны сургуульд өгсөн гэл энэ зүйл дээр бас нэг жоохон айгуу тийм мапантай зүйл надад энэ халаал гэдэг зүйл харагдаад идэг л та. Саяны бас нөгөө салфетик гэж ярьсан чинь гэнт нэг юм санаанд орчлоо. Нөгөө Сауди Араб бол Арабын нэгдсэн Эмиратын элчингийн нөгөө хангамжийнх нь бүтээгдэхүүнүүд нь онгоцны буудлын дээр буудаг. Салфетик хүртэл тэндээс зүйд юм билээ. Тийм үү. Тэгэхээр энэ ч юм бол илүү л одоо нэг тухайн шашны өөрсдийн одоо баталгаажуулах илүү нэг баталгаатай бүтээгдэхүүн өөрсдөө хангуулах тухайн тэгээд өөрсдийнхээ шашин болон соёлын одоо шаардлагуудыг хангуулах энэ үднээс бол энэ халаал баталгаажуулалт үйл ажиллагаа хийгддэг гэж бол. За цаашдаа стандартын талаарх олон нийтэд одоо мэдлэг түгээх нэмэгдүүлэхэд бас ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа талаар бас сонирхмоор байна. Стандарт гэдэг зүйлийг мэддэг боловч олон нийт яг өнөөдрийн бид гурав ярьсанчлан одоо дэлгэрэнгүйгээр бол нэг их сайн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийг иргэдийг олон нийтийг одоо мэдлэгжүүлэх тал дээр ямар ажлууд ер нь хийгддгийг цаашдаа бас хийгдэх төлөвлөгөөтэй байгаа вэ? За одоо бид бүхэн 22 оноос эхлээд бид бүхэн одоо стандартлалтын зохицуул тогтоолын итгэмжлийн тухай хуулиа шинжилсэн. Шинжилээд одоо энэ саяны одоо өнгөрдөг чуулганаар бид хүндсэн газар хилцүүлээд улсын хөргөнд хуралд өргөн барьсан байна. За намрын чуулганаар хуулиа одоо хилцүүлэх энэ асуудлууд мань хийгдээд явнаа. Тэгэхээр энэ өрөөндөө бид бүхэн одоо үе шаттайгаар хуулиас орчлон таниулах ажлуудыг зохион байгуулна. За өмнөх жилүүдэд он жилүүд бид бүхэн стандартаа Монгол нэг улс одоо стандартын шаардлагаас холбогдох одоо энэ үйл ажиллагаанууд үе шаттайгаар тогтмол хийдэг гэсэн. Стандарт ба хөгжил гэдэг аяныг зохион байгуулсан. За дээр нь салбар бүрт одоо стандартыг бий болгоё гэдэг одоо ажлуудыг хийж гисэн хүнсний салбарт стандарт яахын барилгын салбар дээр яахын гэдэг үе шаттайгаар ажлуудыг хийж эхэлж ирсэн. Одоо энэ ч утгаараа хүн болгон стандарт гэдэг ойлголт нь бас бий болж байна. За хүн болгон стандартыг хэрэгжих хэрэгтэй гэдэг хэрэгцээ шаардлагыг бас ойлгож эхэлсэн байна. Одоо бид бүгдийн одоо хуулиа шинжилсэн хүрээндээ стандартыг илүү оролцоог нь бий болгоё гэдэг энэ ас концепцийг бий болгоцсон гэж. Тэгэхээр бид бүхэн илүү л одоо хэвлэл мэдээлэл олно өөрсдийнхөө вебсайтууд үйл ажиллагаанд бол стандарт ба хөгжил стандартаа Монгол гэдэг аянуудыг илүү хийж иргэдэд стандарт мэдлэг ойлголтыг бол түгээсэн. Илүү ч цаашдаа илүү энэ чиглэлээрээ түгээх үйл ажиллагаанууд үе шаттайгаар зохион байгуулна гэж хэлж. За бид ярилцлага дуусгахад бас бага хугацаа үлдсэн байна. Тэгэхээр ярилцлагын маань төгсгөлд үйлдвэрлэгчид, за бизнес эрхлэгчид болоод энэ хэрэглэгчдэд хандаж стандартын ач холбогдлын талаар та ямар уриалга ер нь хэлээч гэвэл та ямар уриалга хэлэх вэ зөвлөгөө бас. За стандарт бол өрсөлдөх
чадварыг бий болгоно. За дээр нь итгэлцлийг бий болгоно. Тийм болохоор стандарт хэмжээ зүүн газартаа маш нэгт хамтын ажиллагаатай байгаарай гэж хүснэ. Яагаад гэвэл таны бүтээгдэхүүн чанартай гэдэг нотлого итгэлцүүрийг бий болгоно стандарт. Тэгэхээр тийм болохоор аж ахуйн нэгжмэн өөрсдийн салбарт байгаа стандартаа шинжилгээр бол бид нартай хамтарч ажиллаарай. Шинжнэр бий болгох стандарт байгаа бол бид нар дээр хүрээд ирээрэй. Бид эдний чинь бол хамтын ажиллагаалж явах шүү дээ. Бид бүхэн одоо нэг цаг заваа гаргаад энэ дээр ажиллах юм бол илүү бидний өсөлтөх чадвар нэмэгдээд илүү нэг чанартай бүтээгдэхүүн олуулсан зах зээлд худалдагдсан бидний нэг аж ахуйн нэгжийн ашиг орлого нэмэгдэх илүү тэгээд компанийн үйл ажиллагааг тэлээд илүү одоо олон улсын тавцанд гарна гэж ярьдаг. Энэ их чиглэл нь илүү одоо чанартай хурцтай хийгдэх боломжууд нэмэгдэнэ. Энэ дээр би бас нэг юм бас асуумаар байна. Одоо тэгээ босод одоо энэ 5 улс орны ингээд нэг юм холбоо за тэгээд босод улс орнуудын бас нөгөө нэг манайхтай адилхан хилцээрт ингээд орж ирж байгаа. Нэг юм EAS гэсэн нэг юм тэмдэг. Одоо тохирлын үнэлгээ ба энэ зүйлийг аваад үзэх юм бол энэ зах зээлд гарахын өмнө одоо тохирлын үнэлгээ хийлгээд за тэр нөгөө тэмдэг авах шаардлагатай байгаад байгаа. Тэгэхээр энэ тэмдэг нь өөрөө энэ 5 улсад ерөөхдөө зарж болно гэсэн л баталгааны тэмдэг болж таарж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ тохирлын гэрчилгээ, тохирлын мэдэгдэл гэсэн хоёр ойлголт байгаа. Энийний ялгаа нь ерөөхдөө юм. За Евразийн 5 оронд EAC гэдэг тэмдэглэгтэй байх юм бол стандартын зохицуулалтын шаардлага хангасан барааны тэмдэг байна. Тэгэхээр бол тэр түрүү асууад аюулгүй гэдэг нь шууд тэрийг хараад мэдчихэв гэсэн. Энэ 5 орондоо худалдаа хийхэд стандартын нэгэн зөв шаардлага хангацсан учраас бүтээгдэхүүн худалдаж байгаа. За энэ хоёр төрлөөр таны асууж байгаа чинь тохирлын гэрчилгээ болон гэдэг нь бол тулгай гэдэг хүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ бат гэдэг тохирлын үнэлгээний байгууллагаар одоо тохирлын үнэлгээнд хамрагдаад тохирлын гэрчилгээ аваад олон улсад худалдан оруулж байгаа гэсэн. Нэг нь одоо би өөрийнхөө бүтээгдэхүүний стандартын зөв шаардлага хангаж байгаа гэдгийг үнэлгээний үнээр баталгаажуулаад гэрчилгээгээ аваад худалдаж чинь тохирлын гэрчилгээ. Нийлүүлэгчийн мэдээлэл гэж байгаа. Нийлүүлэгчийн мэдээлэл гэдэг бол тулгай өөрөө сүүний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол сүүний холбогдох стандартуудын шаардлагыг хангасан гэдгийг өөрөө нотолж байгаа нийлүүлэгчийн мэдээлэл гэсэн. Нэг нь хөндлөнгийн, нэг нь өөрийнхөө одоо бүтээгдэхүүн стандартын зохицуул шаардлагыг хангасан гэдгийг мэдгэж байгаа нийлүүлэгчийн мэдээлэл. Тэгж ойлгож болохоор байна. Тэгэхээр одоо гадагшаа бараа бүтээгдэхүүнээ зарах гэсэн. За тэгээд энэ яг манайхаас нэг тийм олон бараа бүтээгдэхүүн бас тэр улсууд руу гарнах нь за надад бол би бол нэг тийм боломж нь жоохон айгуу тийм одоо юу гэдэг хязгаарлагдсан болох юм уу да. Нэг тодорхой аспектэнд л бараа бүтээгдэхүүн байгаа болохоос бид нэр одоогийн байдлаар нэг үйлдвэрлэгч хэрэглэгч орно. Нөгөө талаас ирэх бараа бүтээгдэхүүний нэг урсгал байгаа шүү дээ. Тэр бол за угаасаа гишүүн орнууд гэдэг утгаараа энэ олон жилийн хугацаанд энэ 5 улс орн бол яг тэр стандартын одоо юу гэдэг EAS гэсэн тэмдэглэгийг авсан бараа бүтээгдэхүүн хүртэл ингээд дотооддоо зарагдаад явж байгаа байх л та. За тэгээд энэ тэмдэглэгээл ерөөхдөө энэ бүх гишүүн улсын зах зээл бүтээгдэхүүнээ чөлөөтэй нийлүүлэх баталгаа болж тарж байгаа. Тийм ээ. Тэгэхээр нэг хэсэгтээ бас жоохон манахаас юм гарахгүйгээр л ингээд динжигнэл үүсгэл байх л та. За бид бүхэн чинь аж үйлдвэрийн уул уурхаадаа ингээд эдийн засагтай гэж ярьдаг. За энэ чөрөндөө хөдөөж хүн чиглэлийн хөдөөж орон гэж бид бүхэн. Тэгэхээр эдийн засгийн солонгоруулах хүрээнд бол энэ одоо 367 баруун бүтээгдэхүүн бол 97 орчим хувь нь бол хүнс хөдөөж хүн чиглэлийн бүтээгдэхүүнүүд байна. Тэгэхээр бидэрт бас ингэний хормог, шат саргаан, мах, консервлсэн бүтээгдэхүүн, хям гэдэг бидний одоо чаддаг бүтээгдэхүүнүүд бас байгаа учраас энэ дээр бас боломжтой гэж бид бүхэн бол харж байгаа. Энд нь бид бүхэн харин манай энэ төрийн байгууллагуудын хамтын оролцоотой асуудал бол асуудлыг шийдвэрлэж боломж бол боломжийг илүү бий болгох дээр нь хурдтай ажиллаж хамтын ажиллагаа маш сайн өргөн өрөөнд бий болгох нь чухал гэж бодож байгаа. Энэ 264 нэр төрлийн бүтээгдэхүүн холбогдох техникийн шаардлагыг боловсруулсан гэж төр хэлцээр өрөөнд 264 гэж орж ирлээ. Яг энэ 264 нэр төрлийн бүтээгдэхүүнээс сая дурдсанчлан ялч хөдөө аж ахуйн салбарын
одоо хамгийн боломжтой салбар болж харагдана гэсэн үг. Зөв. Тийм. Одоо ер нь бол бид бүхэн бас түрүүн хэлсэн нэгдүгээрт бид бүхэн холбогдох 52 одоо Евразийн эдийн засгийн ашиглаж байгаа 52 техник зохицуулалт холбогдох стандартуудыг стандарт говц үүнд барьж болцсон. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимдаар бид бүхэн Евразийн төр хилцээртэй холбоотой стандартууд техник зохицуулалтыг хэрхэн ашиглах талаар сургалт мэдээллийг орсон. Хүнс хөдөө аж ахуйн 3 дахь нь хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр мах, сүү, хаяг шошгалтын техник зохицуулалтын талаар илүү мэдлэг ойлгох. Салбарын одоо мэргэжлийн холбоод салбарын одоо аж ахуйн нэгжид нь ингээ 3-ны сургалт орчих. Дөрөвдүгээрт энэ техник манай 367 бүтээгдэхүүн аль техникийн зохицуулалтад хамаарах юм бэ? Ямар үзүүлэлт шаардлагуудыг хангах юм бэ? Тэрэн дээр байгаа ямар стандарт шаардлагуудын үзүүлэлт шаардлагыг хангах юм бэ гэдгийг жагсаалтыг бид хүн илүү гаргаад одоо бэлтгээд аж ахуйн нэгжтэй ингээд хүргэхээр одоо ингээд урьдчилсан ажлууд нь хийж удахгүй энэ ажлууд нь хүрэхээр аж ахуйн нэгжүүд минь ямар бүтээгдэхүүнээр ямар техник зохицуулалт стандартын шаардлага хангах юм бэ гэдгийг хараад тэр бүтээгдэхүүн дээр тухайн стандарт шаардлага үзүүлэлтүүдээ манай стандарт хэмжсэн газар аваад энэ үзүүлэлт шаардлагуудаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй хангаад явах бүрэн боломжтой. За тэгээд бас сая бас нэг дурдсан зүйл нөө махан бүтээгдэхүүн гэдэг манайх бол мах гаргадаг. Одоо ойрох дорнодын мөргөлдөөнөөс болж Иран руу мах гаргадаг жоохон зогсоолчих шиг боллоо. За Катар руу бол мах гаргадаг. За тэгээд энэ дээр бас нөгөө иргэдийн үед нэг буруу ойлголт нь юу гэхээр нөгөө одоо махны үнэ өндөр болсон, мах гаргаа зараад байгаа болохоор үнэ өндөр болсон гэдэг. Үгүй энэ ямааны мах гаргадаг байгаа шүү гэдгийг бас энэ дээр бас дахин хэлмээр байна. Ямааг бол бид нар өдөр тутмын амьдрал дээр шууд ингээд худалдаж аваад ямааны мах нэг хэдэдэггүй хоньхрийн мах гараад ерөөхдөө бол болгодог. Тийм болохоор энэ дээр ерөөсөө нөгөө мах гаргаж байгаа гэдэг зүйлний одоо үедээ гадагшаага мах гаргаад хямдхан гаргаад тэгээд үнэн өсөд байна гэдэг тэр асуудал байхгүй шүү. Ямааны мах та идтгүүл өдөр тутмын амьдралд идтгүүл бол наад чи үнд бол их нөлөөлөх зүйл байхгүй гэж бас энэ ярилцлагын төгсгөлд ингээд оруулъя гэж бодлоо. За 13 цаг 58 минут болсон байна. Бидний ярилцах цаг ийхүү өндөрлөлөө. Зочноор хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Баярлалаа.